Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За сайн байцгаана уу та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр Голомт капитал үндэсний компанийн шинжээч нар та бүхэндээ Монгол улсын голлох экспортын бүтээгдэхүүнүүдийн зах зээлийн нөхцөл байдал ямар хөө байгаа юм бэ? За мөн цаашдын хүлээлт ямар хөө байгаа талаар мэдээлэл хүргэнэ. За 2025 онд олон улсын зах зээл дээр дийлэх таврын бүтээгдэхүүнүүдийн ханшуул өслөө. За тэр дундаа металлуудын ханшуул бол түүхэн дээд ханшуудаа шинчилсэн ийм он жил болж өнгөрсөн байна. За ялангуяа алт, мөнгө, никель, цэс, кобальт зэрэг бүтээгдэхүүнүүдийн ханшуул бол түүхэн дээд ханшаа дахин шинчилсэн ийм он жил болж өнгөрсөн. За тэгвэл Монгол улсын голлох экспортын бүтээгдэхүүнүүд болох алт, нүүрс, зэсийн талаар өнөөдөр бид бүхэн ярилцсанаа. За сүүлийн үед алтны зах зээл дээр бол маш чухал гол мэдээллүүд гарч байна. Алтны ханш бол $5,600 $, үнц нь $5,600 хүрч бүх цаг үеийн түүхэн дээд ханшиндаа хүрсэн байгаа. За энэ талаар мэдээлэл хүргэнэ үү хэмээн Голомт капитал үндэсний компанийн шинжээч Эрдэнэ Баясгаланда шилжүүлье. Бид бүхний хамгийн сайн мэдэх алт, шар алт гэж ирдэг алт тийм ээ. За алт бол мэдээж дэлхийн улс орнуудын хамгийн хэрэгцээтэй өөрсдийн валютын нөөцөө хамгаалах, улс орны эдийн засгаа хамгаалах гол бүтээгдэхүүнүүд нэг болдог. Тэгэхээр өнгөрсөн түүхэн хугацааны ханшийн графикийг харж үзэхэд за 2025 онд алтны ханш 63 орчим хувиар өссөн. Мэдээж алтны энэ хүчтэй өсөлтөнд маш олон хүчин зүйл нөлөөсөн байдаг. За үдгээрээс дурдах юм бол мэдээж 2025 онд болсон Дональд Трампын тарифын бодлого, за тэг улс орнуудын хоорондох зөрчилдөөн, за мөн Хятад, Америк хоёрын худалдааны дайн болон за доллароос татгалзах буюу долларыг хэрэглэхгүй илүү алтыг сонгож хөрөнгө оруулалтуудыг хийх боломж нэмэгдсэн байна. Тэгэхээр 2025 онд алтны ханш 62%-аар өссөн. За тэгээд сая 2026 он гараад алтны ханш дахин 20 орчим хувиар өсөөд $5,600 хүрсэн байгаа. Нэг унц нь. За хэдийгээр $5,600 хүрсэн ч гэсэн 2 өдрийн дотор сая $1,000 унсан. 2 өдрийн дотор 20 гаруй үеийн уналтыг үзүүлсэн. Гисэн ч гэлээ алтны ханшийг $1,000 унсан ч гэсэн хөрөнгө оруулагч нар за алт хямдарсан байна гэд маш ихээр худалдаа авалтуудыг хийж эхэлж байгаа. За эдгээрийн нэг жишээ гэх юм бол өчигдөрхөн за Сингапурын нэг банкнаас алтыг биетээр нь авъя гэсэн жижиг хөрөнгө оруулагчдын ойчир маш урт дараалал үүсгэсэн байна. Ойролцоогоор нэг хүн 6 цаг орчим ойчралж хийж биет алтыг худалдаж авсан гэсэн мэдээлэл гарсан байна. За тэгэхээр алтны энэхүү өсөлтөнд яг ямар хүчин зүйл нөлөөлч вэ? Цаашдаа алт яг яах вэ гэдэг талаар харъя. Тэгэхээр мэдээж дэлхийн нийт алтны эрэлт бол жилдээ нэг дунджаар 5,000 орчим тонн дээр байдаг. За сая 2025 оны 12 сарын байдлаар дэлхийн нийт алтны эрэлт 5,002 гэсэн тонн эрэлт дээр тогтсон байна. Тэгэхээр энэхүү 5,000 тонн гэдэг эрэлтэнд яг ямар зүйл багтж байна гэвэл мэдээж дотор нь төв банкны худалдаа авалтууд байгаа. Дэлхийн нийт төв банкнуудын худалдаа авалт. За мөн тодорхой хэмжээг үнэт эдлэл, гоёл чимэглэл, эмэг зүйлт гэх мэтлэн зүйлийн эрэлт эзэлж байгаа. За мөн сүүлийн 2025 онд хамгийн өндөр нөлөөг үзүүлсэн зүйл нь хүмүүс хөрөнгө оруулалт хэлбэрээр алтыг маш их хэмжээгээр худалдаж авсан нь маш том нөлөөг үзүүлсэн байна. Тэгэхээр энэхүү график дээр харагдаж байгаа. За 2024 оноос 2025 онд 2024 онд гэхэд хөрөнгө оруулалт хэлбэрээр хийгдэж байгаа алтны нийт эрэлт 1100 орчим тонн байсан бол 2025 онд энэ тоо 2 дахин нэмэгдсэн дүр зурагтай байна. Тэгэхээр мэдээж биет алтанд хөрөнгө оруулж байна гэдэг маань алтан гулдмаа авах, за эмэг зүйлт маягаар алтыг илүү хөрөнгө оруулалт хэлбэрээр хадгалах дүр зураг нэмэгдсэн байна. Тэгэхээр энэ 2026 онд ч гэсэн энэ байдал үргэлжлэх төлөвтэй байгаа гэж харж болохоор байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Үргэлжлүүлээд би зэсийн ханшийн талаар та бүхэндээ зэсийн зах зээл дээр яг юу өрнөд байгаа талаар мэдээлэл хүргэе. За 2025 онд зэсийн ханш бол түүхэн дээд ханшаа дахин нэг удаа эвдсэн ийм он жил болсон байна. 2025 оны төсөл Лондонгийн товарын биржийн зэсийн фьючерсийн ханш $13,700 хүрч хаагдсан байна. Тэгэхээр өмнө зэсийн ханш 2 ч удаа түүхэн дээд ханшиндаа хүрч ирсэн. 2008 оны санхүүгийн хямралын дараачаар.
За эхнийхэн тохиолдол бол 2008 оны санхүүгийн хямралын дараах эдийн засгийн өсөлтийн он жилд бол 10,600 ам доллар бол хүрч ирсэн. За үүний дараачаар 2020 оны ковид-19 цар тахлын дараагаар зэсийн ханш мөн ялгаагүй 10,800 ам доллар хүрч бүх цагаа энэ түүхүү ханшаа ингээд 8 оны санхүүгийн хямралаас хойш 2 дахь удаага шинжилсэн ийм тохиолдол бол бүртгэгдсэн. За өмнөх 2 ханшийн өсөлтүүдийг хараад үзэх юм бол мэдээж хямралын дараах өсөлтүүд. Хямралын дараах эдийн засгийн халалтаас үүдсэн өсөлтүүд бол бий болсон. За 2025 онд өссөн шалтгаан нэг сонирхолтой тач. За яагаад 2025 онд зэсийн ханш 13,700 доллар хүртэл өсөх болов? За голлох шалтгаануудыг энэ бүгдээрээ илүү наривчлаа авч үзье. За тэгэхээр 2024 оноос 2025 оны хооронд зэсийн эрэлт боловсруулсан зэсийн эрэлт 1.7 сая тонноор нэмэгдсэн байна. 1.7 сая тонноор. За нөгөө талдаа нийлүүлэлтийн үед бол ердөө 200,000 тонноор л нэмэгдсэн байна. Тэгэхээр ханшиг өсгөхөд гол нь нөлөөсөн хүчин зүйл ерөөсөө эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал, зах зээлийн хомсдол бол ханшиг нөлөөлөхөд хамгийн том голлох хүчин зүйл болсон байна. За эрэлтийн үед бол 1.7 сая тонноор өсөхөд голлон ямар салбарууд нөлөөсөн бэ гэдээ аваад үзэхээр за цэвэр эрчим хүчний шилжилттэй холбоотой бүтээгдэхүүнүүдийн эрэлт бол нэмэгдсэн байна. За энд бол салхин цахилгаан станц, за нарны цахилгаан станц, за цахилгаан автомашин, за цэник хураагаарын үйлдвэрч гэх юм уу те. Гэх мэтчлэн бүтээгдэхүүнүүдийн эрэлт бол асар хурдцтайгаар нэмэгдэж байна. За ялангуяа энэ дээр цахилгаан автомашины үед гэх юм бол 2025 онд дэлхийн нийт автомашин үйлдвэрлэлийн 20-25%-ийг нь цахилгаан автомашин бүрдүүлж байна. За тэгэхээр энгийн автомашин үйлдвэрлэхэд шаардлагатай зэс цахилгаан автомашин үйлдвэрлээд эхлэхээр 4 дахин нэмэгддэг. Тэгэхээр цахилгаан автомашин үйлдвэрлэхэд бол зэсийн хэрэглээ бол яалтгүй нэмэгддэг гэсэн үг. За үүний шалтгаалаад бол мэдээж цэвэр эрчим хүчний салбарын зэсийн хэрэглээ бол нэмэгдсэн байгаа нь ажиллаж. За нөгөө талдаа 2024-25 онд бол AI шилжилт хийгдээд AI салбарт бол хөрөнгө оруулалтууд асар их хэмжээгээр бол орж ирсэн байна. За энэтэй холбоотойгоор AI салбар гэдэг маань бол цаана нь маш том хэмжээний дата баазууд байж идэг. Дата бааз, дата төвүүд. За энэтэй холбоотой бол одоо дата центрүүдэд хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулалтын урсгал бол нэмэгдэж байна. За үүний шалтгаалаад бол зэсийн эрэлт бас яг энэ салбарт бол нэмэгдэж байгаа нь бол ажиглагдж байгаа. За цаашид ч гэсэн энэ эрчээ бол хадгалах төлөвтэй бол байгаад байна. За эрэлтийн үед бол ойлгомжтой 1.7 сая тонноор бол нэмэгдсэн байна. За яагаад харин нийлүүлэлт ердөө 200,000 тонноор нэмэгдэж вэ гэдэг асуулт бол гарч ирж байна. Тэгэхээр энэ дээр бол голлох үйлдвэрүүдийн нийлүүлэлт бол буурсан дүр зураг харагдаж байна. За эндээс жишээ аваад хэлэх юм бол 2025 оны 10 сард дэлхийн 2 дахь том үйлдвэрлэгч одоо олборлагч Grasberg уурхад маш ноцтой нэг осол болсон байна. За үүний шалтгаалаад бол шинжээч нар 2025 оны зэсийн нийлүүлэлт бол 7%-аар хумигдж байна гэдэг юм тооцоололтыг бол гаргаж ирсэн. Тэгэхээр Grasberg одоо үйлдвэрийн хувьд хөрсний нууралт болсон. За хөрсний нууралт болсноос шалтгаалаад за тухайн үйлдвэрээс гарах зэсний нийт одоо олборлолтын 70% байхгүй болсон. Тэгэхээр мэдээж дэлхийн 2 дахь том үйлдвэр учраас нийлүүлэлт багассан дүр зурагтай байгаа. Шаарж болно тийм үү? Мөн Grasberg-тэй яг адилхан одоо Escandidaч гэдэг юм уу те. За бусад томоохон уурхайнуудад бол ажил хаялт, нийгмийн эсэргүүцэл гэх зүйлүүд бол маш хүчтэй өрнөсөн байна. За үүнээс шалтгаалаад ер нь нийлүүлэлт голлох томоохон нийлүүлэгч нар бол бас яг төлөвлөсөн, товлсон хугацаанд бол зэсийн нийлүүлэлтээ бол хийж чадаагүй. Энэ нь бол зах зээлд хомсдол үүсэх гол шалтгаан болсон байна. За 2024 онд зэсийн хомсдол байсан уу? Байсан. Дэлхийд даяар нийтдээ 3.5 сая тонн зэсийн хомсдол бол байсан. Энэ тоо хэмжээ өөрөө 2025 онд 1.5-аар нэмэгдээд 5 сая тонн болсон. Энэ нь цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй байна. За мэдээж зэсийн ханш бол өсөхөд зах зээлийн тэнцвэргүй байдал нь бол гол нөлөөлсөн. За үргэлжлүүлээд Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдоод тарифын дайнууд бий болсон тийм үү? Тарифын дайн бий болсноос шалтгаалаад томоохон одоо зэс хэргэлдэг компаниуд, аж ахуйн нэгжүүд зэсийн худалдаа авалтаа урьдчилж
их хэмжээнд хийж нэмэгдүүлсэн. За үүнээс шалтгаалаад одоо Лондонгийн даваарын бирж гэдэг юм уу, Нью-Йоркийн Комекс бирж гэдэг юм уу, эдгээр биржүүд төр бол зэсийн нөөц бол одоо түүхэн доод хэмжээнүүдээр ирсэн. За энэ нь бол ханшиг өдөөх бол бас гол хүчин зүйл болсон байна. Эрэлтийн чанартай хүчин зүйл болсон байна шүү дээ. Тийм. Яг өнгөрсөн жил бол мэдээж Дональд Трамп Хятад болон Хятадтай холбоотой улсуудад бол маш өндөр хэмжээний тарифыг тогтоосон. За ерөнхийдөө тариф тогтоохдоо салбараар нь ангилж тарифыг тогтоосон. За тэр дундаа зэсийн салбар ч гэсэн маш одоо хомрогонд нь хүчтэй өртсөн. Тэгэхээр мэдээж өндөр тарифуудыг зарим улс орнуудад тогтоосон. Үүнээс шалтгаалаад улс орнууд болон зарим одоо компаниуд өөрсдийн зэсийн нөөцөө нэмэгдүүлсэн. Тэгэхээр мэдээж эрэлтийг бас нэг өдөөх хүчин зүйл нь болсон гэж харж байна. Тэгэлгүй яг тарифын дайн гэдэг бол ямар муу үр дагавартай вэ гэдгийг бол 2018 оны Хятад Америкийн тарифын дайн бол бид бүхэнд бол ялтгүй тодорхой харуулж өгсөн байна. За үргэлжлүүлээд Монгол улс энэ цаг үед хэрхэн ажилласан бэ гэдэг талаар ярив. Одоо зэсийн ханш бол маш сайхан өссөн байна тийм өнгөрсөн жил. За Монгол улсын хувьд бол Бүгд найрамдах Хятад улсын гайлын ерөнхий газрын тоо мэдээллээр нийтдээ 2.1 сая тонн зэсийг бол Бүгд найрамдах Хятад улсад нийлүүлсэн байна. Энэ бол Хятадын нийт зэсийн бажимлын импортын 7%-ийг бүрдүүлж байна. Монгол улс Чили, Перу улсын дараачаар 3-т орж эхэлж байна. Тэгэхээр бол зэсийн нийлүүлэлтийн хувьд бол харьцангуй өндөр сайн нийлүүлэлтийг хийсэн. 24 онд бол 1.5 сая тонн зэсийн бажимлыг нийлүүлж ирсэн бол 2025 онд 2.7 гэхээр нэг 207 гэхээр ойролцоогоор 30% өсөлтийг бол эзэлсэн байна. Тэгэхээр бол Монгол улсын хувьд бол бас харьцангуй нийлүүлэлтийн хувьд бол сайн юм онцлог болжээ. За ирэх онд юу гэж төсөөлөд байгаа юм бэ гэхээр ирэх онд 2026 онд бол Монгол улсын батлагдсан төсвөр бол нийтдээ 1.9 сая тонн зэсийн бажимлыг бол нийлүүлнэ гэж төсөөлсөн байна. За ингэхдээ бол Лондонгийн даваарын биржийн ханшиг $9700 $10 байна гэж төсөөлсөн байна. Тэгэхээр дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкуд бол зэсийн ханшин дээр бол өөрсдийн ханшинт хамгаалалаа дэвшүүлсэн байна. За эдгээр банкуудын дундаж ханшинт хамгаалал бол $11,497 байх юм байна гэж бол таамагласан байна. Тэгэхээр ямар ч байсан Монгол улсын төсвийн тайланд дурдсан одоо зэсийн ханшийн төсөөлөл нь өөрөө бас харьцангуй хурж болохоос ийм төсөөлөл байна гэж дүгнж хэлж болохоор байна. Тэгэхээр манай Монгол улсын хувьд л өнгөрсөн 2025 онд за нүүрсний экспорт, за зэсийн экспорт мэдээж Монгол улсын дотоодын нэмэлт бүтээгдэхүүний дийлэнх хувийг нүүрс болон зэсийн экспорт эзэлж байгаа. Тэгэхээр яг 2025 онд нүүрсний үн бол тодорхой хэмжээгээр буурсан. За яг түүнийгээ дагаад мэдээж Монгол улсаас гарах нүүрсний экспортын хэмжээ тодорхой хэмжээгээр багассан байна. Тэгэхээр нүүрснээс орж ирдэг байсан өмнөх орлогыг өнгөрсөн жил одоо зэсээс орж ирсэн орлого нөхсөн гэж харж болно. Яагаад гэвэл зэсийн үн нэмэгдсэн, бас нөгөө талаасаа бас зэсийг худалдаж авах эрэлт бас нэмэгдсэн төр зурагтай байгаа. Тэгэхээр Монгол улсын одоо амин судас болсон дотоодын бүтээгдэхүүний дийлэнх хувийг эзэлж байгаа одоо нүүрсний экспорт ямар байгаа вэ? За мөн нүүрсний үн одоо 2025 онд ямар байсан? За энэ 2026 онд хэрхэн нүүрсийг харж байгаа вэ гэдэг талаар одоо хоёул ярилцъя. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За бүгд найрамдах Хятад ард улсын нийт одоо нүүрсний импортын 19% манай Монгол улс эзэлдэг. За Коксчих нүүрсний 50% эзэлдэг. Тэгэхээр яалтчгүй одоо нүүрсний үнийг ярихын тулд Монгол улс болон Хятадын хоорондох харилцаа хамаарал холбоог ярих нь зүйтэй гэж би харж байна. За тэгэхээр нүүрсний үний талаар. За тийм. Хоёулаа ер нь бол алтны зах зээл, зэсийн зах зээлийг ярьж байхад бол түүхэндээ таньшаа эвдсэн маш одоо сайхан юм онжил боллоо. Харин нүүрсний хувьд бол 2025 онд бол зах зээл дээр бол маш хүнд байдалтай байлаа. Үннийг хэлэхэд бол. За одоо жишээлбэл 2025 оны 6 сард Далайны Коксчих нүүрсний Далайны таварын биржээр арилжаалагч буй Коксчих нүүрсний ханш 730 юань хүрсэн байна. Тонн тутам 730. За энэ нь юу вэ гэхээр 2015 оны Хятадын эдийн засгийн хямралын түвшинтэй тэнцэж одоо дүйцэж орж ирсэн гэсэн үг. Тэр үеийн түвшинтэй ойролцоо ханшаар нүүрс арилжаалагч гэсэн үг. За тэгэхээр 2015 онд юу болсон юм бэ? 2015 онд бол Хятадын эдийн засгийн одоо маш том хямрал бий болсон. Үүнээс шалтгаалаад бол аж үйлдвэрийн идэвхжил удаашраад
когших нүүрсний эрэлт болоо сулраад когших нүүрсний ханш Далианы таварын бирж дээр 508 юанд болол хүрсэн байна. За энэ бол бас бүх цаг үеийн түүхэнд одоо нэлээд бага ханш гэж бол хэлж болно. За ингээд 2020 оны дараашаар бол нүүрсний нийлүүлэлтийн сатал үүснээс шалтгаалаад Далианы таварын биржийн когших нүүрсний ханш оройн цэгдээ буюу 3800 юан бол хүрсэн байна. 3800 юан гэдэг чинь нэг ойролцоогоор $510 хавцаа байна. Тэгээ энэ нь бол нүүрсний хувьд бол бас харьцангуй өндөр ханшилтай. За ингээд 2020 оны оройн төвчнээс хойш нүүрсний зах зээл дээр уналтын тренд үргэлжилсэн. Ерөнхийдөө л 20 он, 21 он, 22, 23, 25 уналтын трендтэй нүүрсний ханш унсаар л байсан. За энэ үед юу болов гэж. Энэ үед хэд хэдэн чухал үйл явдал болсон. За нэгдүгээр Хятадын үйл хөдлөлийн хөрөнгийн салбарын хямрал бүр маш хүнд түвшинд хүрсэн. Дэлхийн хамгийн том гэж хэлэгддэг үйл хөдлөлийн хөрөнгийн салбарын компаниуд дампуурлаа зарлж эхэлсэн. За үүнд бол жишээлбэл China Evergrande Group байна тийм хамгийн том жишээ гэх юм бол. За гэх мэтчлэн маш олон үйл хөдлөлийн компаниуд бол дампуурлаа зарлж эхэлсэн. За үйл хөдлөлийн компани дампуурлаа зарлж эхэлнэ гэдэг нь өөрөө одоо төмрийн эрэлт, арматурын эрэлт, гангийн эрэлт гэх мэтчлэн эрэлт бол буурч эхэлж байгаа. Үргэлжлээд одоо аж үйлдвэрийн салбарын амин сүнс болсон голлох индексүүд, PMI индекс гэх юм уу индексүүд бол уналттай орж ирсэн. За энэ нь өөрөө нүүрсний ханшиг унах гол шалтгаан болчихж байгаа. За ингээд 2024 онд бол нүүрсний ханш 2171 юан байсан бол үргэлжлүүлж унаад 2025 оны 6 сард 735 юан бол хүрсэн. 2025 оны эхний үйлрэлд бол нөхцөл байдал маш хүнд түвшинд очсон. За одоо энэ дэр жишээ аваад хэлэх юм бол Хятадын Хуанхуа гэж байгаа юм. За Цавфэдиан, Циндао зэрэг одоо Хятадын томоохон одоо бомтууд байна. Эдгээрийн бомтууд дээрх одоо нүүрсний агуулгууд бол хэмжээ нь хэтэрсэн. Одоо хайлж гарсан. За бидэрт хамгийн ойр жишээ гэх юм бол Монгол улсын нүүрс экспортын хамгийн ойрхон гарц болох хамгийн ойрхон болон хамгийн гол гарц болох гашуун цохот ганц модны нафтын талбай дээр бол нүүрсний хэмжээ бол 4.5 сая тонн хүрсэн. Нийтдээ 11 аж ахуйн компани 4.5 сая тонн нүүрс тэнд бол овоорсон. За тухайн 11 аж ахуйн нэгжүүд яасан бэ гэхээр 2024 он, 2023 онуудад 2000-аас 2500 юаны хооронд форвард гэрээгээр худалдаа авалтуудаа урьдчилаад хийцэн. Тэнгүүд ханш зах зээл дээр 730 юанаар зарагдаад байдаг. Нафтын талбай дээр байгаа нүүрснээс 1 тонныг л авахад тонн тутамд 1000-аас 1500 юаны алдагдал шууд хүлээж эхэлсэн. Үүнээс шалтгаалаад тухайн компаниуд бол нүүрсээ авч чадаагүй. За энэ дээр бол манай Монгол Улсын засгийн газраас бит төлөөлөгчид томилогдож тухайн аж ахуйн нэгжүүдтэй зөвшөөрлөлт хүрч одоо зарим гэрээний үүнийг бол буулгах гэдэг юм уу тийм ийм зөвшөөрлөлт хүрч нафтын талбай дээр овоорсон байсан нүүрсний хэмжээг бол харьцангуй бууруулж олж чадсан байна. За мөн дээрээс нь Эрдэнэс хамтлагын хувьцат компани бол нүүрсний амны нүүрсний нийлүүлэлтээ бол тодорхой хэмжээнд хязгаарласан гэх зэрэг үйл явдлууд бий болсон. За мөн одоо үүн дээр нэмэгдээд нүүрсний одоо эрэлт талаас гэх юм бол за бүгд найрамд Хятадаар тус бол мэдээж аж үйлдвэр хөгжсөн, за эрчим хүчний салбар бол маш хүчтэй хэмжээгээр хөгжсөн улс. За мэдээж сая өнгөрсөн жил за Хятадын 15 дахь 5 жилийн төлөвлөгөө гэж баталсан. За уг төлөвлөгөөгөөр баталсан гол онцлог зүйл нь юу байв гэвэл мэдээж технологийн салбарыг дэмжих, за үүн дээр нэмэгдээд за сэргээгдэх эрчим хүчний салбарыг дэмжих одоо бодлогыг баталсан. За үүнтэй холбоотойгоор өмнө нь бол яг хуу Хятадын за хойд бүс нутаг болон за зүүн өмнөд бүс нутгаар бол одоо цахилгаан одоо эрчим хүч үйлдвэрлэдэг одоо нүүрс ашигладаг үйлдвэрүүд маш ихээр байдаг байсан. За тийм бол мэдээж одоо за Хятадын хойд хэсгээр байрлах эдгээр одоо үйлдвэрүүдийг илүү нөгөө ногоо эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч ашигладаг үйлдвэрүүд болгоно гэсэн төлөвлөгөө баталсан байна. Тэгэхээр бол яг мэдээж энэ бол Монгол улсын одоо нөгөө нүүрсний экспортод бол бас нэг сөрөг нөлөөг үзүүлэх нэг чухал шалтгаануудын нэг болж болох юм а гэж шинжээчд үзэж байгаа гэсэн. Тэгэхээр мэдээж ирээдүйд сэргээгдэх эрчим хүчийг ашигладаг үйлдвэрүүд байна гэдэг нь манайхаас авах нүүрсний одоо эрэлтийг багасгах нэг хүчин зүйл болж магадгүй. Гэхдээ яг энэ нь бол
ойрын 1-2 жилдээ бол мэдээж нөлөө үзүүлэхгүй. За урт хугацаанд нэг 5-аас 10 жилдээ бол урт хугацааны одоо дам нөлөөг бол үзүүлж болох юм а гэж шинжээчд үзэж байгаа юм. За ингээд үргэлжлүүлээд 2025 оны 6 сард мэдээж ханш маань бол Еврол цэгдээ буюу 730 юанд бол хүрсэн байгаа. За ингээд энэ үед Хятадын засгийн газраас маш чухал нэг бодлогын арга хэмжээг авч ирж болсон. За тэр нь юу вэ гэхээр Хятадаар бол Fan Age Yuan гэдэг арга хэмжээ. За монголоор орчуулах юм бол дотоодын үр ашиггүй өрсөлдөөнийг зогсоох гэдэг ийм арга хэмжээг бол авч ирж болсон. За энэ арга хэмжээтэй холбогдуулаад нийлүүлэлтийн хэмжээг бууруулах. За дотоод олборлагч одоо зарим одоо шаардлага хангахгүй олборлагч нар байна. Одоо жишээл хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй ч гэдэг юм уу. За бас бусад журмын нөхцлүүдийг хангадаггүй олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг бол олборлолтыг нь зогсоох гэдэг арга хэмжээнүүдийг бол авсан. За үүнээс шалтгаалаад нүүрсний ханш 2 сарын дотор 2 дахин өссөн байна. 730 оноос 1258 он буюу бараг 2 дахин бол өссөн ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр ер нь бол оны төгсгөлд бол нүүрсний арилжаа харьцангуй идэвхжиж ер нь бол Монгол улсын экспорт бол оны төгсгөлд бол харьцангуй сайхан идэвхжсэн ийм онцлог болсон байна. За Монгол улс яг энэ нөхцөл байдал хэрхэн ажилласан талаар ярилцъя. За 2025 оны байдлаар статистикийн хорооны тайланд бол 89.5 сая тонн нүүрсийг бол Монгол улс нийлүүлсэн байна. За ингэхдээ тоон тутмын үнийг 64 экспортын дундаж үн бол 64.2 ам доллар дээр тогтсон буюу өмнөх оны мөн үеэс 40 гаруй хувиар буурсан ийм үзүүлэлттэй бол байгаа. Тэгэхээр нөгөө нэг оны эхний улиралд бол төсвийн алдагдалт ороод ирсэн шүү дээ. Нүүрсний унснаас шалтгаалаад тийм ээ. За энэ нь бол мэдээж 2024 онд 2025 оны төсвийг батлахдаа нүүрсний үнийг $105 буюу 24 оны экспортын дундаж ханштай ойролцоогоор бол таамагласан. Энэ нь бол мэдээж төсвийн алдагдал хүлээхэд бол гол нөлөөсөн хүчин зүйл гэж хэлэхэд бол зөв гэж бодож байна. За харин 26 оныг юу гэж төсөөлж байгаа вэ гэхээр Монгол Улсын засгийн газраас бол 90 сая тонн нүүрс экспортлно. За экспортын дундаж үн $70 байхаар бол тогтоосон байна. За нийлүүлэлтийн хувьд бол 90 сая тонн хүрэх боломжтой гэж харж байна. За яагаад вэ гэхээр 2025 оны 2 сард Бүгд найрамдах Хятад улсын Харбин хотноо Монгол Улсын засгийн газар болон Бүгд найрамдах Хятад улсын засгийн газар гашуун сухад ганц мод бонтын хил холболтын одоо зөвшөлт хүрсэн байна. За энэтэй холбоотойгоор 2025 оны 5 сард Эрдэнэс тамтлагын хувьцаат компани China Energy Group болол нүүрс худалдаа авах гэрээ хил холболтын төмөр замыг ажлыг эхлүүлэх гэрээ. За тэгээд тавталгын олборлолтыг нэмэгдүүлэх ийм 3 төрлийн гэрээ байгуулсан. За эндээс нүүрс худалдаа авах гэрээ нь маш сонирхолтой. Эхний 3 жилдээ буюу 2025, 26, 27 онд жил бүр 5 сая тонн нүүрсийг нийлүүлэх. За ингээд дараагийн 2 жилд нь жил бүр 6 сая тонн. За ингээд 30 оноос эхлээд 41 он хүртэл нийтдээ жил бүр 20 сая тонн нүүрсийг нийлүүлэх гэдэг ийм гэрээг бол байгуулсан. Тэгэхээр Хятад улс маань бол 2025 оны тоог хараад үзэхэд импортын хэмжээгээ 11%-аар бууруулсан. Нийт нүүрснийхээ импортын хэмжээ. Гэтэл Монгол улс Хятад нийлүүлж байгаа хэмжээ нь одоо нийт нийлүүлж байгаа улс орнуудаас 2-т ороод одоо 1 шатаа ихсэн гэсэн. За когших нүүрсний үед бол 51%-ийг нь бол нийлүүлсэн. Буюу ер нь бол Хятад улс манахаас нүүрс худалдаж авсаар байгаа. Хамтын ажиллагаа харилцаа сайн байгаа гэдэг нь бол эндээс харагдж байгаа учраас нүүрсний нийлүүлэлт бол харьцангуй сайн байна гэсэн үгтэй. За харин нүүрсний үнийн хувьд гэх юм бол $70 буюу одоо өмнөх оны экспортын дундаж нь бол 64 ам доллар шүү дээ. Тэгэхээр энэтэй бол харьцангуй ойролцоо түвшинд тавьж байгаа учраас хүрэх боломжтой дүн гэж бас харж болох. За 2025 оны 12 сард Essex Coal 2026 оны нүүрсний зах зээлийн төлөвийн талаар тайлбараар танилцуулсан.
За энэхүү тайлан дээр бол нүүрсний ханш 1300-аас 1600 юаны хооронд бол хэлбэлцэх төлөвтэй буюу одоогийн ханшаас ямар ч гэсэн өндөр байх юм байна гэдэг ийм таамаглалыг бол төвшүүлсэн байсан гэдгийг бас онцолж хэлмээр. За тэгэхээр хоёулаа өнөөдөр алт зис нүүрс гэсэн гурван бүтээгдэхүүн талаар ярьлаа. За зис болон нүүрсний хувьд бол харьцангуй алтнаас одоо онцлогдох зүйл нь эрэлт болон нийлүүлэлтээс шалтгаалаад үн өсөх юм байна гэж 2026 онд таамаглаж болохоор. Тэгвэл алт бол яг хуу эрэлт болон нийлүүлэхээсээ илүү одоо хөрөнгө оруулалтын хэрэгсэл болцоод байгаа гэсэн. Тэгэхээр алтны ханшийг бол за 2026 оны төгсгөл ихэдүүд томоохон банкуд бол маш олон дүнгээр таамаглаж байгаа. За хамгийн өндөр таамаглалыг за JP Morgan 6300 орчим ам доллар дээр гэж таамаглаж байна. Тэгэхээр яг хуу банкнуудын болон шинжээчдийн дундаж алтны ханшийн дундаж таамгийг аваад үзэхэд оны эцэхэд нэг 5000 оны эцэхэд 5500 орчим ам доллар дээр гэж таамаглаж байгаа. Тэгэхээр яг хуу сая алтны ханш 5600 ам долларт хүрсэн 4600 унсан. Гэхдээ одоо жижиг хөрөнгө оруулагч нар маш ихээр орж ирж байна. За мөн сая энэ 2 өдрийн уналт нь бол урт хугацааны уналт биш. За төр зөөрийн уналт гэж бид бүхэн харж байгаа. За мөн үүн дээр нэмэгдээд энэ онд за Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн бодлогын хөнгөний хурлаар хүүгэл шатараалтай нэг 2 удаа буюу 0.5 орчим хувиар бууруулах хүлээлт байгаа гэсэн. Тэгэхээр бодлогын хүү буурна гэдэг маань цаашлаад алтны ханшийг бас өсөх нэг хүчин зүйлсүүдийн нэг болж байгаа гэсэн. За мөн ам долларын сулрал, ам долларын ханш бас унах хүлээлттэй байна. Ерөн ам долларын ханш уначих юм бол алтны ханш гэсэн цаашдаа 6000 ам доллар руу хүрэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр нүүрс болон зэсний үнэл мэдээж эрэлт нийлүүлэлтээс хамааралтай 2026 онд бол өсч болох юм байна. За харин алтны ханш бол илүү хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж байгаа учраас за 6000 ам доллар руу хүрэх боломжтой гэж харж байна. За дүгнэлт хэлэхэд бол эдгээр таврын бүтээгдэхүүнүүд бол мэдээж олон улсын шинжлэгч нарын хэлдгээр супер цикл нь бол үргэлжилсэн хэвээрээ байна. За энэ үед бол Монгол улсын ирэх хонд бол эдгээр бүтээгдэхүүнүүдээс илүү их хэмжээний орлого хоригдлуулах боломж бас байгаа нь бол харагдаж байна. За ингээ анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Голомт капиталын шинжлэгч нар байлаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.